Уул нь бол бид нар урсгал зардал маань дотоодын бүтээгдэхүүний 30% байхаар уул нь баталсан байна л да. Тэгээ энэ жил бид нар 30% хүрэхгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ орлого чинь хангалттай бүрдэхгүй шүү дээ. Энэ татвар төлөгч чинь бүр ингээд төлж чадах чинээндээ тулчаад байгаа. Тэгэхээр ер нь татвар төлөгчдийн татвар төлөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн яамнаас л би асууад байгаа юм л да. Энэ аж үйлдвэржилтийн парк дээрээ бид нар дэмжих хэрэгтэй байна энэ төсвөр. Тэгээ эмээлт аж үйлдвэржилтийн парк дээр энэ жил олигтой юм тавигдаж чадсангүй. Тэгэл би энийг асуугаад байгаа. Хэрвээ эмээлт аж үйлдвэржилтийн паркийг бид нар яг хугацаанд оруулах юм бол 27-28 онд орчих юм. 27-28 онд орчих юм бол тэнд 7 сая одоо малын арьс шир боловсруулагдана. Бид нар нэг жилдээ нэг 20 орчим сая одоо мал арьс шир гаргаж байгаа гэж бодоход энэ бол бас баггүй тоо шүү. Тэгэхээр энэ дээрээ бид нар төсөв дээрээ бас тодорхой хэмжээнд юм суулгаж чадахгүй байна. Та энэ тал дээр ер нь өөрийнхөө саналыг хэлээч. За учраас сайд хариулъя. За инквайри сайд хариулъя. За улсын их хурл маань цагаан алт гээд томоохон үндэсний хөтөлбөр баталсан. Энэ арьс шир, ноос ноолуурын боловсруулалтын төвшинг ахиулах зорилготой. За батлагдсан төсвийн хүрээнд ажил явж байна. 3 аж үйлдвэрлэлийн паркын ажил урагшилж байгаа. Нэгдүгээр ховдын төсөл дуус шатанд орж байна. Энэ жилийн 26 төсөв дээр эцсийн мөнгүүд нь тавигдаад дуусна. Буюу ховдын үйлдвэр технологийн паркын дэд бүтэц бүрэн дуусна. Энтэй холбоотойгоор хувийн хвшлийн одоо аж ахуй нэгжүүд тэнд хөрөнгө оруулах, газар олгох, үйлдвэрлэл явуулах шаардлагатай бүх дэд бүтэц хангагдсан нэг юм боломж үүснэ. Хоёрдугаарт Улаанбаатар хот эмээлт. Улаанбаатар хот Монгол улсад нэг 27 арьс ширний үйлдвэр байгаа юм. Түүний 24 нь Улаанбаатар хотын суурьшийн бүс дотор орсон байна. Тэгээ энийг гарах үүднээс эмээлтийн аж үйлдвэрийн паркийг нийслэлийн төсөл Инквайри гишүүний микрофоныг өгье. нийслэл Улаанбаатар хотод байгаа 24 арьс ширний үйлдвэрүүдийг суурьшлийн бүсээс гаргах бодлогын хүрээнд эмээлтийн аж үйлдвэрлэлийн парк ажил явж байгаа. 24 мегаваттын цахилгаан дулааны станц, цэвэрлэх байгууламж, холбогдох дэд бүтц нийт 235 байсан баха. Тэр бүм төрөний төсөв нийслэл хотын төвтөр сугадаад ажил явагдаж байгаа. Гурав дахь нь Дархан хот. Дарханд хөнгөн үйлдвэрлэлийн төвлөрөл байгаа. Дараагийн гол төв. Дарханд үйлдвэр технологийн парк ажил явж байгаа. Өнгөрсөн жил 7 тэрбум төгрөгийн их усар суусан түүгээр үйлдвэр технологийн парк өрх замын ажил тавигдаа дуусч байна. За одоо энэ жилд 24 оны төсөв дээр нэг 8 тэрбум төгрөгийн их усар баталж өгсөн. Үүгээр эрчим хүчний асуудал явагдана. Тэнд нийт 25 газарт хувийн хвшил хөрөнгө оруулалт хийх газар үнэгүй олгогдно. Хөрөнгө оруулалтын хөнгөн хүнсний үйлдвэрүүд зориулж олгогдож байгаа. Ийм л хэмжээнд байгаа төсвийн хэмжээнд ийм байна. Уул нь жоохон хурд